Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөнд оролцож байгаа тэр зүмэн хүүхдүүд залуучууд ихээр хэрэгжилж байгаа Сорон гэд брендийн цахилгаан мундаг дугуй одоо цахилгаан мопед одоо хөдөлгөөнд маш ихээр оролцож эхэлсэн. За тэгэхээр энэхүү Сорон гэж байгаа зүйл нь бол одоо загвар модель биш нөө зүгээр одоо брендийнх нь нэр. За тэгэхээр энэхүү цахилгаан дугуй нь бол үйлдвэрээсээ бас маш олон янзаар үйлдвэрлэгдэж гараад байгаа. Тэгэхээр энийг бас хүүхдүүдэд авч үзэж байгаа эцэгчүүд маш сайн анхаарах шаардлагатай байна. Бидний одоо байнгын хэрэгэлдэг гар утас гэхэл дотроо Pro Max гэдгээр хэмжээнүүд нь том байдагтай адилхан. За энэ Сорон брендийн одоо цахилгаан дугуй маань өөрөө бас үйлдвэрээсээ X, XD, SX гэх мэтэр яг спорт горимтойгоор үйлдвэрлэж гардаг. За тэгэхээр энгийн хөдөлгөөнд оролцох зорилттой Сорон маркийн цахилгаан дугуй маань бол за хүчин чадлын хувьд бол яг бид бүхний Монгол Улсын замын хөдөлгөөний дөрвөн заасны дагуу бол мопедтэй ажил төстэй хурдыг гаргадаг. Моторын хүчин чадлаас мопедтэй ажил төстэй моторын хүчин чадал байгаа. За тэгэхээр мопед гэхээр ямар байх ёстой гэхээр 50 км/цагаас илүүгүй хурдтай байх ёстой. За ийм тохиолдолд бол мопедыг бол 16 наснд хүрсэн бол заавал жолооны ангил шаардахгүйгээр унж замын хөдөлгөөнд бол оролцохыг бол зөвшөөрдөг байгаа Монгол улсад. Гэтэл Сороны зарим нэг төрлүүд нь болохоор за зарим тохиолдолд 80 хүртэл км/цаг хурдл боломжтой. За цахилгаан моторын хурд нь мопедоос давсан буюу дөрөвдөр бол мопедыг 4 км гэж заадаг бол Сороны зарим нэгэн брэндүүд нь болохоор 5.6 км хүртэл хүчин чадалтай ийм цахилгаан мотортой үйлдвэрлэгдсэн байдаг. Эдгээр Сороныг унж хөдөлгөөнд оролцох нь бол нийт хэрэгцээний замаар унахыг бол олон улсад бол хориглоод өгсөн. Үйлдвэрийн заалтан дээрс мөн ялгаагүй нийт хэрэгцээний зам дээр унж хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хамгийн гол нь хүүхдүүдтэй за Сорон авч уналж байгаа тохиолдолд нэгдүгээр таны хүүхдийн нас 16 наснд хүрсэн байх ёстой. За хоёрдугаарт за тухайн Сорон яг мопедтэй ажил хүчин чадалтай Сороныг авч хүүхдэд хөдөлгөөнд орох шаардлагатай байна. Хэрвээ мотоциклтай ажил хэмжээний хүчин чадалтыг авч өгч байгаа тохиолдолд за 18 наснд хүрсэн хүн за английн жолооны үнэлтэд хамгаалах малгай хувцас сэрлэн бүрэн унж хэрэглэх ийм шаардлагатай байна. Гэхдээ үүнийг зөвхөн зориултын зам талбайд унж ашиглах ингэж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. За осол гарч байгаа шалтгаан нөхцөлийг үзэхэд бол энэхүү Сорон маркийн цахилгаан дугуй нь өөрөө дуу чимээг баг гаргадаг. За тэгээд хөдөлгөөнд оролцох үед уул зураг гарцны нэвтрэх үед бас игнээ барай өрсөлж автомашин мөргүүлэх, за явган зурчтай мөргөх, за явган үнийг замаар хурдтай явж байгаад явган зурчийг мөргөх, гарцан дээр хөмөрөх, за автомашинд бас мөргүүлэх хэлбэрээр бол ослууд нь бүртгэгдэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн энгийн Сороныг бол мопедтэй ажил төстэй гэж ойлгож бага насны хүүхдүүд унж зам хөдөлгөөнд оролцохгүй байх ёс. Эцэг хасран хамгаалагч за ерөнхий боловсролын сургуулийн бас багш сургууль мужигч хүрсэн хүн дээр анхаарах юм шаардлагатай байна. Сорон маркийн тээврийн эрсдэлтэй хөдөлгөөнд оролцох үед үүсдэг эрсдэл за түүний сурсан зэрэг чиглэлээр энэ оны 3 дугаар сараас эхлээд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 205 ерөнхий боловсролын сургууль, улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн ахлагангийн сурагч нарт Соронтой холбоотой замын хөдөлгөөнд оролцох ундаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлын цэглэлээр сургалт орсон. За мөн энэ оны 4-р сард за мотоцикл ба хамгаалах малгай энийг бол улсын хэмжээнд бол тэрэн цагт ялнаас зохион байгуулж ажилласан. За үүний өрөөнд бол улсын хэмжээнд зөвхөн нийслэхгүй 21 аймагт мөн ундаг дугуй цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцсон. За хамгаалах малгайны ач холбогдлолтой бас эцэг эхчүүд болон хүүхдүүд бол сургалтыг бол зохион байгуулж за мэддэг мэдээлэл олох чиглэлээр тэрэн цагтаа албаны цахим хуудас мэдээллүүдийг тавьж байршуулж ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн одоо ундаг дугуйтай болон цахилгаан дугуйтай за Сорон маркийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд цагдаагийн байгууллагад ангаараа хяналт шалгалт тавьж хөрөгчихгүй. Ийм учраас одоо хамгийн гол хяналтыг бол эцэг хасран хамгаалагч маань өөртөө хийх шаардлагатай байна. За таны хүүхд хичээл сургуультай цахилгаан дугуйтай явж байгаа тохиолдолд за та магадгүй нэг удаа ч гэсэн яг миний хүүхд ямар зам маршрутаар явж гин замд нь хичнээн уул зураг гарч байна. Хичнээн удаа зам хөндлөн гарах шаардлагатай байна. За аль замаар зам нь явган үний зам болон ундаг дугуйн замтай байна. Аль хэсгээр нь заавал зорчих хэсгийн хажуугаар явах, баруун талын нэгээр явах гэж байгаа гэдгийг нэг удаа ч гэсэн биеэр шалгаж хүүхдэд өөртөө үлгэрлэж бас үлгэр дуурайл болж бас анхааруул сэрэмжлүүлэх ийм шаардлагатай байна. За Монгол Улсын стандарт MN-с 4528 2025 стандарт батлагдсан. За энэ стандарт 2025 оны 2 сарын 17-ны өдрөөс хүчин төгөлөөр мөрдөгдсөн.
тухайн одоо стандартаар тээвэр эслүүдийн дэд ангиллуудыг тодорхойлж өгсөн байна. За жишээ нь одоо бид өдөр тутамдаа харж байгаа нэг дүр зураг бол скутер болон цахилгаан ундаг дугуур замын хөдөлгөөнд оролцож байгаа. За энэ дээр мопед болон мопедын төрлийн цахилгаан тээвэр эслийн төрөлд бид өдөр тутам ашиглаж байгаа скутер болон ундаг дугуйнууд хариалагдсан байна. За үүнд 0.25-аас дээш 4 кВт-ийн хүчин чадалтай. За техникийн дээд урд нь 50 км/цаг хүртэлх хурдлах юм хүчин чадалтай юм тээвэр эслүүдийг мопедын ангилд оруулаад тухайн тээвэр эслийг 16 наснаас дээш насны хүн хамгаалтын малгай хамгаалах хэрэгсэлтэй зам үйлгэнд унж хэрэглэхээр болсон. За тухайн тээвэр эслийг унаж хөдөлгөөнд оролцохдоо ундаг дугуйн замаар явна. За ундаг дугуйн зам хэрэг байхгүй бол чорчгосын баруун тал руу нэгдүгээр нэгээр шахаж хөдөлгөөнд оролцоно. За ингэхдээ тухайн тээвэр эслийг унаж хөдөлгөөнд оролцож байгаа иргэд явган ихэр явдаг газрууд бол буугаад төрөөд явах хэрэгтэй. За мөн явган үнийг гарцаар гарахтаа мөн буугаад төрж гарах ёстой шүү. За энэ байдлаас болж иргэд автомашинд мөргүүлэх зам хүнлэн гарч агаад автомашинд шүргэж мөргүүлэхэд бас ихс хандлагатай байна. За мөн сүүлийн өдрүүдэд тухайн тээвэр эслийг унаж явган ихэр зочдог газруудад явж явган зочтой мөргөлдөж хөргөлдөх энэ байдлаас болж явган зочч гэмтэж үрж байгаа тохиолдолд гэмт сог үндсний төлөвөөс нэлээдгүй бас бүртгэдэг болсон. Тэгэхээр иргэд та бүхэн энэ дээрээс унж хэрэглэхдээ бас зам үйлгийн дүрийг баримтж хөдөлгөөнд оролцоо гэдэг цагдаа бол бас анхааруулъя. За мөн мотоцикл болон мотоциклийн төрлийн тээврийн эсэлд бид нар өдөр тутам нүдэнд маш хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эсэл бол цахилгаан ундаг дугуй суран болон сурааны төрлийн тээврийн эслүүд бас энэ ангилд хамаарах мотоциклийн ангилд хамаарахаар болсон. За тухайн тээврийн эслийг 0.4 кВт-аас дээш хүчин чадалтай 50 км/цагаас дээш хурдыг гаргадаг ийм тээврийн эслийг мотоциклийн ангилд оруулж тооцохоор болсон тухайн стандартаар. За тухайн тээврийн эслийг 18 наснаас дээш насны хүн зам үйлдвэрийн дүрийн мэдлэгтэй А ангиллын жолооны үнэлгээтэй за хамгаалтын малгай хамгаалах хэрэгсэлтэйгээр механикцсан тээврийн эслийн адил зам үйлдвэрлэнд унаж хөдөлгөөнд оролцсноо. Тэгэхээр та бүхэн тухайн тээврийн эслийг зам үйлдвэрлэнд унаж хэрэглэхдээ зам үйлдвэрийн дүрийн мэдлэгтэй байж зам үйлдвэрлэнд унаж хэрэглэх шаардлагатай байна. Их бол насан туршийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд тухайн скутер бол ундаг дугуйг авч өгч зам үйлдвэрлэнд оролцуулж байгаа нь жолооч болон явган зөрчилдөд эсэлттэй нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг та бүхэн бас анхаарах хэрэгтэй байна. Мотоциклийн төрөлд хамаарах цахилгаан ундаг дугуйнуудыг унаж зам үйлдвэрлэнд насан туршийн хүүхд унаж хөдөлгөөнд оролцож байгаа цагдаагийн байгууллагаас зогсоод саатуулах, тээвэр эсэл хөдөлгөөнийг хязгаарлах, саатуулах зам эцэгчүүд нь хүлээлгэж өгөх. За эцэгчүүд нь хариуцлага оногдуулах хүртэл ийм арга хэмжээг тооцож төслийн тухай зааснаар хариуцлага тооцож ажиллаж байгаа. Тэгэхээр та хүн эцэгчүүд бас энэ тал дээр бас анхаарал хандуулж би хүүхдтэй юу худалдаж авч өгч унуулж байгаа билээ гэдгээс анхаарах нь зөв байсны хаа гэдгээс цагдаа молоос хэлж анхааруулъя. За ойрын өдрүүдэд цагаагаар нөхцөл байдал бас нэлээдгүй дулаалж байгаа. Тэгэхээр бас иргэд хайртай гэр бүл үр хүүхдүүд аваад агаар салхинд гарах ойрхоо ээж аав руугаа зорчих. За ямар нэгэн дурсгалын газруудаар аялах энэ зорчих хөдөлгөөн бол нэмэгдэх хандлагатай болоод байна. Тэгэхээр та бүхэн орон нутгийн замд хөсөөллийн өдрүүдэд тээврийн зэдэг албан дээр хоногийн нөхцөл байдлуудтай танилцахаар ихэнх нь дандаа хууд хэвтрүүлэх байдлаас болж онголдож байна. Зам гүйц төрүүлэх үйлдийг зам үйлдвэрийн дүрмд хоригсон нөхцөлд гүйц төрүүлэх үйлдэл хийхдээ өөдөөс эсрэг босголд яваад тээвэрлэлтэд мөргөлдөж хөрвүүлэх тохиолдолд нэлээдгүй юм гарах хандлагатай байна. Тэгэхээр та бүхэн орон нутгийн замд зорчихдоо ялангуяа хамгийн сайн туршлагатай жолоочороос тээвэрлэж жолоодуулж хөдөлгөөнд оролцохыг цагдаа молоос анхааруулъя. За сүүлийн 3-5 жилийн судалгаагаар орон нутгийн замд гарч байгаа зам тээвэр орслыг судлаад үзэхээр тухайн автозам дээр анх удаа зорчиж хөдөлгөөнд оролцож байгаа. За мөн тухайн тээвэрлэлийг анх удаа жолоодож явж байгаа. За мөн жолоо төгсөөд 1-2 жилийн дотор огт тээвэрлэж жолоодохгүй байж хаад шууд тухайн тээвэрлэж жолоодоод орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тэгэхээр та бүхэн эдгээр саяны зөвлөмжийг хэрэгжүүл зам хөдөлгөөнд ялангуяа орон нутгийн замд дотоос урдыг хэтрүүлэхгүйгээр таны хурд хэдий чинээ баган төдий чинээ таны амьд явах бол маталгаа нь хангагдж байгаа юм шиг та бүхэн ойлгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Мөн ойрын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэдээс нэлээдгүй гомдол саналууд ирүүлж байгаа энэ скутерийн түрээсийн компаниуд автобусны буудлууд дээр болон явгууны зам дээр тухайн тээвэр эслүүдийг байрлуулад байна. Явган зорчих шиг зорчих нөхцөлийг хаагаад байна. Боломжгүй болгож байна гэсэн юм үргэлж гомдлоос нэлээдгүй ирэх болсон. Тэгэхээр тээврийн цагдаагийн албанаас жет скутер, за мөн эко байк, за мөн табаг зэргийн төрөөсөө үйлчлэгээ скутерийг эрхэлдэг энэ компаниуд руу албан мэдээлэл шаардлагуудыг хөрвүүлээд явган зорчигчийн замыг чөлөөж тавих. Энэ нөхцөлд бас тухайн байгууллагатай хамтран ажиллаж за энэ бас төрлийн контентуудыг иргэд рүү чиглэсэн контентуудыг бас
нэлээд бас бэлтгэж цагдаагийн байгууллагаас иргэдэд бас хүргээд байна. За мөн тухайн байгууллагаас тавьж байгаа саналыг сонсохоор за бид нар бол чөлөөлөж ингээд тавьж байгаа. Гэтэл иргэд одоо өөртөө бас хайхрамжгүй байдлаас болоод ч юм уу эсвэл ямар нэгэн юм руу яарч одоо явдгаас болоод одоо хаа таарсан газар одоо жишээ нь та бидний одоо нүдэнд ирэл харагдж байгаа одоо гүүрнүүд дээр тий одоо гүүр нэг 51 гүүр нарны гүүр олимпик гүүрнүүдээр шууд ингээд орхиж байгаа зорчих хэсгийн нэгдүгээр нэ дээр ингээд орхиж байгаа нөхцөл байдал нь бусад одоо хөдөлгөөнд оролцож аюултай нөхцөл байдал үүсэж байгаа ийм нөхцөл байдал үүсгэж байна гэдэг талаар нь хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн тухайн тээвэрлэлтийг унаж хөдөлгөөнд орохдоо зориултын газар нь тавьж одоо явган зөрчдийг зорчих боломжийг олгож ингэж хөдөлгөөнд оролцохыг цагдаа хамгаалаас анхааруулъя. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Автопартс компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо холимгийн хаалтаа коллектороо цэвэрлүүлжлээ, сэвчээгаа тайлаад цэвэрлжлээ, сэвчээгаа сольчихлоо, шинээр сэвчээ аваад тавьчихлаа. За тэгээд EGR цэвэрлүүллээ. Ер нь цэвэрлж болох бүх зүйлээ одоо цэвэрлүүлсэн боловч одоо машиныхан маань мотор тачгинж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензинд хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Гинж юм уу гэхээр гинж биш байна. Юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Одоо задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Одоо машин маань тачгинж дуурайд ерөөсө болохгүй байна гэдэг. За EGR-аа цэвэрлсэн гэдэг, сэвчээгаа цэвэрлсэн. За хэд оноод буцаад дуурайд болдгоо, сэвчээгаа солиод ч болдгоо гэдэг. Гэтэл нөгөө үндсэн шалтгаануудыг одоо цэвэрлж арилгахгүйгээр наан байгаа шинж тэмдгүүдийг бол одоо арилгаад байна гэсэн үг. Энэ шалтгаан тэр цаад шалтгаан юундаа байна гэхээр түлшний банкнаас эхлээд бохирдол явагдаж. Ерөөсөө түлшний чанараас шалтгаалж байна. Яагаад түлшний чанараас шалтгаалж байна гэхээр одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатгууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан. Ялангуяа хайбрид машины бензин бас удаан дуустдаг, байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч, муудалж, хувиралд ороод системүүд бохирдоод, форсуу бохирдоод тэгээ борсууг сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнаг жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнаг жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр калапангийн шилд дагаж бохирдлоос үүссэн одоо кольц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тосороод мөн сэвчээгаа бохирдуулаад тэгээд тачгинж дуурах байдал үүсэж ирдэг. 2002 онд 11 онд орж ирсэн. 171 крон байгаа. Тэгээд ирж амжих ажилтаа байсараад өнөөдөр зорин дээр ирж байгаа. За. Тэгээд бүтээгдэхүүнийг авч хийлгээд ийшээ хойшоо гараа төв цом руу ороод ерөнхийдөө
хааз авалт нь өмнө жоохон хүчлүүлээд гიშгүүлээд байсан. Хааз авалт нь энийг бүтээгдэхүүн хийлгэснээр хааз авалт нь арай хөнгөн зөөлөн хүч илүү хүч хүртэл докторч жилээ. За нэг эндээс хараад нэг 5 6 орчим км явж иж илтгэж илжээ шүү. Тэгээд бензиний нэмэлтийн хийгээд цаашаа явсан байна. Тэгээд ерөнхийдөө яваад явахад илүү моторын ер нь машины хүч өмнөөс минийх жоохон сул байсан. Бас арай хүчтэй болж илээ. Хааз авалтны үйл шарамдаа болж илээ. Айгүй хөнгөн хаазныг гიშгүүлээ юу байгаа байхгүй. Бага хаазаар ерөнхийдөө нэг 1.8-аас 2 дээр барилгад бол 100 дээр л очиж илээ. Өмнө нь бол нэг хүчээр гიშгэж нэг 2.5-аас 3-ын хооронд 90-100-ийн хооронд очдог гэсэн юм. Одоо шалгамдаа шүү. Машины үйлчлэгээ яг хийх ёстой цаг хугацаа юундаа хийгдээгүй. Тэрнээс гадна машинд он уучтай учраас нэг нэлээд юмдаа байгаа байх л та. Тэгэхээр бас машиныхаа моторыг бас хайрлаж бас бохирдол тал дээр нь байнга цэвэрлэгээ хийлгэж ээлжийн цаг хугацаанд дийлж ясан зүйл юм аа гэж ойлгож байна. Хүмүүсийн ярьжсэн игээ сонсоо за энэ шивүүд бол гэж бодож байсан. Яг өөрөө ирээд ингээ үйлчлэгээ энэ хийлгээд аваад үтсэн бас үнэн юм байна. Одоо шинэ тосон дээр энэ дахиад нэг нэмэлт байгаа тэрийг хийлгэж чинь. Тэгээд сайхан болчиход юм байна. Манай машин одоо нодлон биш хавар тосын солиосон цагаан сарын үеэр тэгээ одоо онцлуулж солиулах салаар л одоо ирлээ. Моторын шин компрессор алдаж байхгүй юу? Даралдаа дэш нь алдаж байна. Юунаас болж даралдаад вэ? Тохирдлогтой байна. Тэгээ одоо бодисгээд угаахгүй бол угаах юм байна. Тэгээ энэ янзлагдах бол байхаа тэгээд янзлагдана. Сайн байцгаана уу та бүхэндээ бас өнөөдөр уулзч байгаа баяртай байна. Тэгээд одоо орчин үед автомашиныг бол одоо задлахгүйгээр одоо үйлчлэгээ хийх тийм бүрэн боломж Монголд орж иржээ. Энийг бас би өөрийн машин дээр туршиж үзээд одоо сэтгэл өндөр байна. Урд нь бол яг машинуудыг одоо ялангуяа хороп моторыг цэвэрлэж янзлахын тулд задлагаа хийж тэгээ буцааж угсрахад одоо бас алдаа оноо их гаргадаг. Тийм одоо амар хэлбэр ажил биш байсан юм байна. Тэгээд өнөөдөр Монголд одоо машиныг задлахгүйгээр тэр бүхэл үйлчлэгээ цэвэрлэгээ одоо үйлчлэгээ хийж одоо тэр бүглэрсэн одоо тортог болсон тэр бүх юмыг одоо сайхан цэвэрлж янзалдаг ийм сайхан бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн юм байна л да. Энэ өөрөө хям дүнтэй, үр дүнтэй, дүн одоо өндөр тийм ээ бас цаг хугацаанд явуулжсэн маш одоо хэлбэр аргаар хэрэглэж болох тийм зүйл юм байна. Би бас өөрийнхөө машин дээр одоо хэрэглэж турш үзээд одоо миний машин бол одоо урд нь нилээ хийдчихсэн одоо эдэлтэй явжсэн одоо багслаа моторын хүчин чадал одоо ихсэж байна. Машин өөрөөгээд хөнгөрөөд явжт юм байна. Тэгэд яг хоо би бол нэг айхтар рекламтыг гэж сүйднээс нэг ярьж байгаа юм шилтэй зүгээр яг хоо өөрөө турш үзсэн хүний хувьд бас та бүхэнтэй энэ сэтгэлээ хуваалцъя гэж хүссэн. Койл цуглаадсан дэмжлэг үзүүлдэг ханд нь очиж өнгөр суулгадаг тийм бодис байгаа. Үрэлтийг басгаж дуу чимээг бас басгах нь ер нь энэ үйлчлэгийг авснаар моторын чинь насч уцсаж яана л гэсэн. За өнөөдөр машинда сайхан тосмааслын сольж сайхан бүрэн үйлчлэгээ авлаа. Сая одоо ингээд юугаа нөгөө цэвэрлэгч бодисоо игээд 20 км яваад ирэхэд одоо хурд хүчин эрс одоо мэдрэгдэж ирсэн надад. Тэгээд үнэхээр сайн ийм материал, ийм бодис байдаг юм байна. Тэгээд өнөөдөр машинд маань ийм сайхан сервис үйлчлэгээ хийж өгсөн Жанжин сервисийн хамт олон та бүхэнд ах нартаа маш их баярлалаа. Машин маань маш сайхан боллоо. Тэгэхээр энэ тос шатах камерт ороод байгаа. Бензин дутуу шатаж бензиний холим гихтээ түлш одоо форсунг сайн тоосруулж чадахгүйгээр энэ сэвчааг норгоод байгаа. Энэ шалтгаануудыг арилгаж байж, сайлагч эргийг сэргээж байж энэ догол энэ машины моторын тачигнсан дуу арилж байгаамаа гэдгийг жолооч нар маань ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр та бүхэн яаран тосоо солихоосоо асахаас өмнө энэ
гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихээн. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлгуу засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч энэ тосоо солих хугацаанд ердөө нэг 1500 2000 мотортой хөдөлгүүр 1000 км-т бензин хэмнээд ирэхээр 100000 км-т 200 литр бензин хэмнээд ирэхээр нөгөө задлахгүй засах үйлчилгээнд гаргасан зардлаа эргүүлээд хэмнэлтээр олоод авчиж байгаа. Тэгээд машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Дэлхийн авто 24/7 эхэлж байна. Xiaomi SU7. Энэ удаагийн дугаарын эхний машин бол Xiaomi SU7. Xiaomi компаниг хүмүүс утас болон цахилгаан бараа үйлдвэрлэдгээр нь таньсаар ирсэн бол энэ удаа тэд автомашины зах зээлд тэр тусмаа цахилгаан машины зах зээлд SU7 хэмээх машинаар хөл тавьж байна. Энэхүү EV-ийн 875 вольтын цэнэглэх чадалтай ба 101 кВт-ийн литий-ион батарей нь түүнд нэг цэнэглэлтээр 800 км явах боломжийг олгоно гэж танилцуулгджээ. 660 морины хүчтэй бүх дугуйн хөтлөгчтэй SU7 Max загвар нь 100 км/цагийн хурдыг 278 секундэд авах бөгөөд дээд хурд нь 265 км/цаг хэмээн заашээ. Харин энгийн SU7 загвар нь нэг цэнэглэлтээр 668 км зам туулах чадалтай сацуу 295 морины хүчтэй бөгөөд 100 км/цагийн хурдыг 528 секундэд авах ажээ. Цэнэглэлтийн хувьд 10 минутанд 390 км явах цэнгийг хурааж чадсанаар Tesla Model S загвараас илүү гарч чадсан юм. Бас нэгэн давуу тал нь урд багажинда Tesla-гийн 89 литрийн багтаамжтай харьцуулахад арай илүү 105 литрийн багтаамжтай юм байна. Машины дотор талд өндөр нектаршилтай 16 инчийн жолоочд зориулсан том дэлгэц байх бөгөөд хойд талд 2 зорчигчдод зориулсан 2 дэлгэц байгаа нь Xiaomi Mi Pad нэртэй таблетууд юм. Tesla-гийн салонтой төстэй том дэлгэц урд шилэн тусах хянахаас өөр илүү дутуу товчлуур удирдах хэсэггүй минимал стилийн салонтой байх ажээ. 2021 оны 3 сарын 30-нд зарлагдсанаас хойш 1003 өдөр хүмүүст танилцуулагдсан энэхүү машин нь 2024 оны эхний хагаст хэрэглэгчдтэй хүрэх юм байна. Үнийн хувьд $42,000 эхэлнэ гэжээ.
NSU Venom F5. Энэ бол амжилтыг зүгээр эвддэггүй, түүнийг дахин тодорхойлдог машин юм. 6.6 литрийн хос турбото V8 нийт 1817 морины хүч, дээд хурд нь 311 майл цаг буюу 500 км/цагийн хурдыг чиглэж байна. Тэгээс 100 км/цагийн хурдыг авахд 3 секунд урттна. Тэгээс 200 км/цаг хурд авахд 5 секунд ихтнэгээд боддоо. F5 бол зүгээр хурдсдаггүй. Тэр тесэрдэг. Гэхдээ зөвхөн хурд биш, энэ бол хөдөлгөөндөх шинжлэх ухаан. Бүх миллиметр, сантиметр нь аэродинамикийн төгс шийдэл, бүх грамм нь хамгийн өндөр хүч жингийн харьцаанд зориулагдсан юм. F5 ердөө 1360 кг жинтэй. Дотор нь ороход та мөн л машинд биш, эсэх онгоцны бүхээгт орсон мэт. Карбон файбер, цэвэр гүйцэтгэлийн шүтэн донд байна. Америкт бүтээгдсэн, дэлхийд зориулагдсан байгаль физик цаг хугацааг сорж буй. Энэ бол зүгээр машин биш, энэ бол түүхий дахин бүтээгдэхүүн. NSU Venom F5. Гарц нэвтрүүлгийн дэлхийн авт 24 болон танилцуулж буй дараагийн машин. Зарим машин хурдан, зарим нь үсгэлэнтэй. Харин нэг л машин урлагийн бүтээл. Энэ бол Pininfarina Battista. Италийн уран нарийн хийц ба цэвэр гүйцэтгэлийн нэгдэл болсон цахилгаан гипер машин. Түүний гоёмсог хүйсвийн дор 4 цахилгаан мотор нуугдана. Нийт 1900 хорны хүч, 2300 Ньютон-метр мөшгөх хүч. Тэгээс 100 км/цагийн хурдыг ердөө 1.8 секундэд авч F1-ийн машинаас ч хурдан болжээ. Гэхдээ Батиста зөвхөн хурдны тухай биш, энэ бол карбонд шингэсэн сэтгэл хөдлөл, бүх мөрийг гараар бүтээсэн бүх гадаргуу аэродинамикийн хувьд боловсруулагдсан юм. Дизайн нь хувь тавилантайгаа учрах гişин. Дотор оршин зүгээр тансаг биш, энэ бол хувь хүнд зориулсан төгс шийдэл. Итали арьс цахимдсан дэгжин байдалд жолооч зориулагдсан бүтээгдсэн салон бүтэн цэнэгээр 480 км зам туулах чадвартай. Сэтгэлийн гүнд хүрэх дуу хавааны системтэй Батиста цахилгаан нь ч догтлон байж чаддаг гэдгийг нотолж байна. Энэ бол зүгээр мөрөөдсөн ирээдүй биш, энэ бол бүтээгдсэн ирээдүй Pininfarina Battista юм. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлэг болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн тэргээ тэнхрүүлэг болон жолооч та бүхэндээ хүрч байна. Бид тэргээ тэнхрүүлэг техникийн зөвлөгөөний болонгаараа жолооч нартай хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэж байдаг. Харин манай гарц нэвтрүүлгийн замын цагдаагийн мэдээлэл зөвлөгөө хүргэдэг одоо хянах самбар болонгаар нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг, замын хөдөлгөөний хууль дүрмийг одоо таниулан сурталчилдаг бол харин энэ одоо техникийн зөвлөгөө хүргэдэг. Нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг бол одоо их хурлаас батлаад одоо нийтээр энэ нийгэмд амьдарч байгаа бүх хүн энэ дүрмдээ захирагдаж одоо энэ дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцож явдаг бол автомашины өөрийн тэр бүтээсэн автомашиныг бүтээхэд одоо физикийн хууль, шинжлэх ухаан, технологиг ашиглаж автомашиныг бүтээж түүнийг жолооч нар эзэмшээд хууль дүрмээ баримталж явж идэг. Тэгвэл замын хөдөлгөөний дүрм хуулиа баримтлаж явахаас гадна физикийн хуулийг зөрчих, хурд хэтрүүлэх гэдэг юм уу. За эсвэл одоо мотор, машины дотоод шаталтын моторууд бол физикийн үйлчлэлүүд одоо физикийн хөдөлгөөнүүд бий болж идэг. Хим физикийн одоо урвалууд явж байгаа гэсэн да бензин шатаад тийм ээ агаар төрчний холимог шатаад мотор ажиллаж байна гэдэг. Тэгвэл энэ машины
техник хэрэгслийнхаа одоо энэ моторыг бохирдуулах гэдэг юм уу янз бүрийн хим физикийн урвалын үр дүнд бохирдол бий болж идэг. Жолооч нарын бас буруу хэрэглэнээс болж бохирдол бий болох гэдэг юм уу байгалийн хүчин зүйлээс болж бохирдол бий болж машины моторт одоо элэгдэл үүсч идэг. Тэгэхээр физикийн хуулийг бол зөрчиж болох ба хэрвээ зөрчих юм бол эвдрэл гарна эсвэл физикийн хуулийг зөрчиж одоо хурдаа хэтрүүлж яваа зогсоох хэмжээний зайд тодорхой зайд л зогсно гэхээс бол одоо юу гэдгийг 100 км/цагийн хурдтай явж байгаад 1 метрийн зайд зогсно гэдэг бол өөрөө зогсох боломж хэрвэлээ гэдгийг бодоход энэ бол өөрөө физикийн хуулийн тухай яригдэж байна. Тэгвэл энэ одоо юу гэдгийг одоо моторт эсэргүүцэл үүсээд моторын бензин шаталт ихсээд одоо утаа хаяад байна гэдэг маань элэгдэл явагдаж байна. Үрэлт бий болж байна, халалт бий болж байна гэсэн. Энийг яагаад та бүхэнд яриа тайлбарлаад байна гэхээр одоо манай Монголын нөхцөлд цаг уурын эрсдэс уур амьсгалтай өглөө өдөр дулаахан нэмэх градустай байжгаад орой хасах градус руу гинт хөвтөрдөг. Өглөө дулаахан байжгаад оройн сэрүүсдэгч гэдэг юм уу. Нэг өдөрт одоо хэдэн улирлын өнгийг үзүүлж яадаг орон бол Монгол орон байдаг. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж одоо машины моторт мөн конденсац үүсэх тийм ээ. Агаарын чийг төчний савнд орсноор агаарын чиг конденсацлагдаж ус болж тэр ус нь бензин шатхууныг бохирдуулж бензиний системийг бохирдуулаад тэр бохирдол шаталтыг муутгаснаас болж мотор одоо хөөд ортох бий болж моторын бохирдол үүсдэг. Бохирдлыг үүсээд ирэхээр нөгөө одоо мотор бол маш сайн тосолгоотой үрэлт багтаа байж аж моторын жигд ажиллагаа явж явах ёстой байтал бохирдлоос болоод дутуу шаталт үүсгээр нөгөө бохирдол нь эсэргүүцэл болж эхэлдэг. За тэгээд эсэргүүцэл болоод эхэлж байна гэдэг нөгөө тосолгоо муу явагдаад ирэхээр нөгөө ашиг туулийн коэффициент буурч байна. Тосолгоо муу явагдаад ирэхээр үрэлт үүсэж байна. Тэгээ үрэлтээс халалт үүсэж байна. За ингээд энэ физикийн үзэгдлүүдийн дотор явагдаад физикийн хуулийг зөрчиж болох бай гэж. Тэгэхээр энэ машина тэгвэл яаж зөв одоо арчлах вэ гэхээр leader of parts тэргээ тэнхрүүлээ одоо техникийн үйлчилгээг явуулж байгаа. Моторын жигд ажиллагааг, коропны жигд ажиллагаа хангах, явах хэдэнг урд хоод эрдвэгтэр хүч дамжуулагчийг цэвэрлж тосыг солих гэдэг урсгал үйлчилгээг явуулж тэргээ тэнхрүүлээ үйлчилгээг жолооч нартай хүргэж байгаамаа. Тэгээ одоо манай энэ үйлчилгээнд хамрагдсан мөн нэгэн жолоочийн сэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Би одоо энийг 3 жил унж байна. Тэгээд ер нь хүч байхгүй. Тэгээд энэ утаа хаяад ер нь явдгүй ш. Тэгсэн одоо бол өстой сая нэг 2 бодис хийгээд нэг 22 км яваад ирлээ. Эхний 5 км-ээс мэддэв юм. Хүч нь сайжраад тэгэл ер нь машины гүйлтэл эрс мэддэв юм. Энэ сансараас дөнгөж өнгөрөөл ерөөсөл. Сансар хүрч байгаа л ер нь гүүр өнгөрөөл мэдгэж эхэлж онгойц юм шиг л нэг л энэ бөглөт юм нэг гайхуу аваа хийсэн юм шиг л болж илж шүү дээ. Энэ үйлчлэгийг ер нь яаж бичсэн хүмүүс ингээ яриад байхад нэрээ тийм болов гэж бодоод ирсэн. Яаж ирсэн наашаа? Телевизээр ТV-с нэг гарц нэвтрүүлгийг үзэж байгаа л гээл наашаа ирсэн тий. Зөв. Тэгээд л өчтөр нөгөө пэс дээрээс leader of parts гэж ороод л яг хаагур яаж очдгийг зураглалын нэг дорооноор авсан зураглалыг хараад тэгэл хэлсэн тий. Олоод ирсэн. Тий. Ер нь одоо коэффициент тавигдаад ер нь моторын хүч сайжрал. Миний ч одоо 80 км/цагийн уртаа яваад моторын даралт 3 мөр хурж иж нэг 70-80-тай явдаг байсан. Тэгсэн чинь одоо 1.8-тай байгаад 90 хурж шүү дээ. Тэгээ юу яаж ирсэн юм бэ? Ер нь төрөндний цэвэрлэгээ хийж ирсэн үү? Ер нь хилзэнээс юм одоо хүчгүй болчихсон тэр талаар. Огтүүлчлэгээ хэлж байгаа нодлоо өглөөс 11 сараас л ер нь муудаад ирсэн. Одоо тосоос ойлчин. Тэгээ ахаад нэмэлт 2 бодисоо хийж чинь. Тэгэхээр бүр л сайхан болох та. Жолоочийн сэтгэлдлийг сонслоо. 98 оны машин тэгээ явахгүй хүчгүй болсон байсан. Энэ үйлчилгээг хийгээд маш сайхан хүчтэй боллоо. Нэр миний машин тэнхэрч байна гэсэн сэтгэлийг та бүхэнд хүргэснийг сая сонссон баг. Тэгэхээр манай одоо leader of parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны мохоотой хөшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа.
Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний үгийг нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2018) онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.